Hey залуусаа энэ талаас Mongolian Personal Trainer учраас өнөөдөр 2 дугаар анги дээр миний заах юм болвол яаж зөв аргаар жинэ нэмэх яалахаар энэ асуудал надад хамгийн сүлд байга ирдیں۔ Тэгэд энэ асуудал дээр одоо танаас хариу өгмээр байна. Тэгэд одоо миний заасан юмнаас танаас одоо өөртөө ашигтай юм аваад тэгэд өөртөө тэрийг хэрэглээрэй. За залуусаа одоо бодъё надлуу фитнес лүү те 60 кг-тэй хүүхдээр нь 17-оос за 20 настай байж болно. Тэгээд багш надлуу ирээд тэгээд багшаа би ямар дасал хийж аваад жинэ нэмэх үү, яаж булчингийн масса нэмэх үү гэж зөндөө асуудаг. Тэр хүүхдүүд болоод мэдээлэл болохоор аргагүй намайг тийм асууна л да. Гэхдээ хамгийн гол нь жинэ болоод дасгалаар нэмдэггүй юм. Хамгийн гол нь хоолоороо нэмдээ. Дасгалын дараа чи яаж хоолоо идсэнгээс тэрийн шалтгаална. Яг тэр чи бэлэн дараа хоолоо идэхгүй тэгээд үлсцэн 2 цаг яваад байвал тэр үеч чинь хүний биед одоо олон юм хэрэгцээ хийжтэй. Яг л булчин чинь задарсан тэр булчин чинь задарсан булчин чинь одоо өөхөж байгаа гэсэн үг. Тэгээд катаболизм уу илүү орж байгаа. Катаболизм уу бол булчингаа алж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээд тэрийгэ зогсоох гэж хоолоо өөх ёстой. Хоолоо өгж агаад одоо уурны хэрэгцээгээ нүүрс ус тосын хэмжээгээ яг тааруулсан оруулж агаад анаболик үе рүү оруулах хэрэгтэй. Анаболик үе бол булчингаа одоо гайн хийж байгаа. Гайн бол булчингаа нэмж байгаа. Одоо том болж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд тэрийг одоо тооцохын арга би заагаад өгье. Тэгээд хамгийн гол нь дасгалаараа биш зөвхөн хоолоороо за тэрийг ойлгох ёстой шүү. Тэгээд одоо бодъё. Тэр 60 кг-тэй хүүхдтэй уурны эрсдэл бол тийм өндөр хэрэггүй. Яалаар хүүхдийн бие одоо 20-25-аас дээшээ хүмүүстээс хамаагүй илүү уургаа сайн шингэн угаасаа их гормон толгой бүх хоол иднээсээ их хурдан шингэдэг байхгүй юу. Яг л тэр бие чинь байнга том болоод хөгжиж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр хүүхдийн уурга одоо за 1.7 гэж бодож байна. За их хөдөлгөөний толгой бас их уурга бага үгээд яах вэ? Тэгээд тэр тоогоо чинь хөгжүүлэхээр чинь 102 грамм уур. 102 грамм уур гэж бодъё. За угаасаа зөв тоо. Тэгээд хамгийн гол тархалтуудыг юм болол нүүрс ус шүү дээ. Нүүрс ус болол 60 кг-ыг үржүүлэх нь. Энд дээр бол за 5-аас 7 грамм байж бол 1 кг биеийн дээр. Тэгэхээр за анхны хинтэн 5-аас 5 граммаар бодчих. Тэр тоо нуур бодоод жинчин нэмэхгүй байл тэгвэл тэр тоогоо өшөө ихсгэж олно гэсэн үг. 7 хүртэл байж болно. 7 грамм л за. Тэр чинь 5-аа үржүүлэхээр тоочаа одоо 300 грамм нуурс. 300 грамм нуурс. Тэр бол 300 грамм нуурс чинь болол бараг будаа чинь 79 грамм 100 грамм дээр 79 грамм нуурс та гэхээр чи 300 за 200 400 грамм будаа идэхээр 230-40 грамм нуурс сурж байгаа гэсэн. Тэгээд 60 граммаас бол өглөөний цайн дээр овс дээр ч юм уу өгж олно. Тэр бол асуудалгүй тэрийг танс өөртөө тооцоогоод гаргаж үзээрэй. Угаасаа хоолоо идж байгаа бол будаа харж байгаа бол танс яг ардлын бичгээр харж nutrition fact гэж байна. Хүнсний бүтээлчнүүд нь шүү дээ. Тэн дээр 100 грамм дээр юу байна гэдгийг харж байгаа, шалгаж байгаа идэж байгаа за. Тэгээд тосыг олвол те өмнө анги дээр би туржаа хүний хөөнд өгсөн болохоор 0.5-аас 1 грамм байсан те. Гэхдээ энэ хүүхд бол яг би хэлсэн шүү дээ 25 наснаас дээш хүмүүсээс илүү сайн хурдан шингэлцтэй, хурдан эргэлттэй биет болохоор тосыг жоохон өндөр өгж олно. Яалаар тос чинь хүний биений эргэлтээ чинь жоохон удаан болно гэсэн үг шүү дээ те. Удаан болохоор нөгөөх нь жоохон тарал магаал нь өндөр идэх байхгүй юу. Танаас чи хамгийн гол нь таралхаж жоохон масса таралх гэж биш гинэ. Жинэ нэмэх чаа идтэй те. Тэгэхээр чи 1.2-оор за жоохон өндөр тооцсон. Гэхдээ яг залуу настай хүүхд их энерги хэрэгтэй болохоор ингэж тооцож байгаа за. Тэгээд мэдчихээ тест тосчоо бол 1 грамм 9 ккал болохоор бас сайн. Тэгээд танс маш хэрэгтэй. Ккалорийн өвдөр хийцээж байгаа бас өндөр болохоор тэрийг тосоор сайн оруулж. Тэгээд 1.2 60 кг үржүүлэхээр тэр чи бол 72 грамм. За бас тэр
тэр хүүхдээ миний хүүд болол яг ингэж идвэл жинээ нэмнэ гэж бодолж байна. Гэхдээ бас нэмхүүжээж авах яг л амар хөдөлгөөнтэй хажууд нэг шинэ өөр спортын сахилтаа болно мэдгүй гэрлөө уух халахын ингээл автобусаар явдаг хүүхдээ гүйдэгчээ нэг гэрлэж гүйдэх хүүхдүүд байдэн штэ. Тэгээд 102 г уурга 300 г нүүрсэс 72 г тос идж жагаад миний хөл өгөлтөй хамгийн танаас нэмэн гэсэн үг шүү дээ. Би хэлсэн өмнө анги дээр толон дээр өөрийг харж агаад өөрийгөө өөрчилж гинөө яаж ийнэ жин дээр зогсож агаад юу болж ин би дандаа шалгаж. Тэгэхээр бол ингээл жин дээр нэг удаа зогсчихвол тэр сард бол юу болж байгааг танаас мэдгүй шүү дээ. Тэгэхээр яг байнга туштай өөрийгөө ингээд шинжлээд хараад мэдрээд бие чагнаад тэгээд юм би ч өөрчилж гинөө тэргээ сайн харж за. Тэгэхээр өнөөдөр энийг ярих гэсэн. Тэгээд залуучуудаа хамгийн гол нь би хэлсэн шүү дээ. 70% бол хоолны дэглэм 30% зөв фитнес шүү дээ. Тэр юун дээр анхаарах бол хоолн дээр хамаагүй анхаарвал хамаагүй илүү байна. Тэгээд амжилт бүгдээр нэгсэ. Баяр та. Бараг мартах чинь нэг юм гişээ хийх чухал юм байна. Тэр чухал юм бол залуусаа тэр бол бэлтгэлээ өдөр болгон биш 7 хоногт 3-аас 4 удаа хийвэл илүү ашигтай. Яг л танаас улам их бэлтгэл хийвэл улам өдрийн калори эсэж улам өндөр олно. Тэгээд булчинчээ амарж байгаа төмөрдөө хамгийн гол нь бэлтгэл хийгээд биш гэж хэлсэн штэ. Бэлтгэлийн дараад нь юу болж байгаа танаас хоолоо идж байгаа мó үгүй мó тэр шалтгаалж байгаа. Тэгээд гаднаас нь амралт бол чухал. Булчинчээ амрах хэвээр. Жижиг булчнууд мөр 3 толгой 2 толгой 48 цагаас 72 цаг амардیں۔ Том булчин чээж нуруу хөл 72-оос 96 цаг амардیں۔ Тэгэхээр 3-аас 4 хоног гэсэн үг шүү дээ. Хэвлэлийн булчингаа бол дандаа хийж болно. Яг л хэвлэлийн булчин ч амар ажиллаандаа өдөр болгон ажилладаг. Тэгээ хурдан өөрөө амардаг. Яг л чи алах нь штэ, хөдлөн штэ. Чиний хэвлэлийн булчин байхаа ажиллагаантай. Тэгээд тэрийгээ амар хурдан амрах сурцсан болохоор тэрийг бол санаа зовхон байхгүй. Тэгээд хэвлийг бол дандаа хийж болно гэсэн үг. Тэгэхэд бодороо залуучуудаа би хэний хэлсэн юмнуудыг сонсороо за. Бүгдээр нь хайр амжилт.